Сайн бацгаана үзэгчтэй, сонсогчдоо та бүхэнд хүрдэг энгийн нэгэн подкастын маань цоо шин дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн маань зочноор хоёр хүндтэй зочин хүрэлцэн ирсэн байна. За манай Анужи ихч маань ирсэн байна. Мөн Батбилэг, манай Батбилэг ч одоо царайг нь бол хүмүүс мэдхгүй ч хоолойг нь бол андахгүй дээ. За ийм сайхан хоёр хүн хүрэлцэн ирсэн байна. Та хоёртаас бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр манай энгийн нэгэн подкастын маань уламжлалын дагуу оролцогчдоос өөрсдөө танилцуулаад эхэлдэг байгаа. Тэгэхээр оролцогчд маань өөрсдийнхөө довч танилцуулгыг хийгээд за тэгээд өнгөрсөн 7 хоног болон одоо ирж байгаа 7 хоногт ажлын төлөвлөгөө хийж байгаа сонин сайхнаасаа хуваалцаад эхэлдэг юм уламжлалтай. Тэгээд уламжлал ясаар өнөөдрийн шигтгэн болон сууж байгаа бүсгүйгээс эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Өөрийгөө довч танилцуулна гэхээр за яг энэ цаг үед холбоотой мэдээлэл өгч тий. Өөрийгөө танилцуулна гэвэл чинь маш олон үнцэг байна шүү дээ тий. Тэгэхээр би бол яг одоо Улсын их хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт сонгон хайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа. Миний яг өөрийн мэргэжил маань бол дипломатч, олон улсын эрх зүйч мэргэжилтэй, 4 хүүхэдтэй ийм хүн байна. Ч одоо алдарт их гэдэг юм. Би алдарт их. Алдарт их юм. Гэтэ юугаа одонгоо аваагүй байгаа. Авах юм. Сайн нөгөө вирус гээд одон гардуулаагүй шүү дээ. Одоо ч наадмаар гардуулна тий. Уг нь бүүмэд одоо тэгэл авах юмсан гэж бодоод. Дипломатч мэргэжилтэй гэснээс айлын идэх хөхтэй. Би айлын том охин. Тэгээ эрх зүйч. Эрх зүйч, дипломатч, олон улсын харилцаа судлаач. Ерөөсөө тэр талаас нь харж байгаагүй юм шиг тань ч одоо. Би харин аюу сонин хүн юм байлээ. Ингээд миний царай танигдсан. Гэхдээ би өөрөө ерөөсөө танигдаагүй хүн юм бэл. Тийм. Миний ингээд царайн дотор хүмүүс ингээд дураараа агуулга хийсэн юм байлээ. Амаараа, яриагаа, ингээ яриагаар цуугаар яг би над доторх зүйлийг би юу нэг ярьж аваагүй юм бэл. Дандаа хүний сайхныг яриад та нар энийг хардаа, энэ хүнийг хардаа, энэ хүн ямар гоё, энэ хүнийг хайрлаа. Бүгдээ энийг хайрлая гэж явж ирснээс биш. Намайг хардаа би гэж юус яваагүй юм биш. Та бүр юу яцсан штэ. Нэг тийм ярианы шин одоо манай хипхопчтаар флоу гэдэг юм да. Ярианы тийм шин өнгө айс гаргацсан байсан штэ. Монгол тулхтан дээр үү? Тийм Монгол тулхтан тэрнээс хойш бас тэр чинь айгүй тийм гоё хүмүүсийн дунд тренд болж намайг идрээ мэдрээ шоолол. Гэхдээ юу штэ миний тэр Монгол тулхтны 100 эрхмийн жанр нь өөрөө тэгж ягаас өөр тийм 20-21 дэх зууныг дамжаад Монголын салбар бүрийг өөдөн татаж хөгжүүлж байсан тэр эрхэм хүмүүстэй ярилцахад хүндэтгэлийн дээдийг хэлж тийм бидтэй хувцсныхаа сайхныг өмсөж өв заншил ёс тэрийгэ барихгүй бол өөр яг хаана барих юм бэ? Тэр хүмүүс миний амьдралыг тэгж төсөөлөд байдаг байхгүй. Телевизийн нэвтрүүлгээр нэг бол зураг шиг байлгах гэдэг байна. Тэгээд та чинь олон улсын эрх зүйч гэдэг чинь одоо юу? Би олон улсын эрх зүйгээр Японд магистрийн зэрэг хамгаалсан. Тий. Тэгээ олон улсын эрх зүй маань өөрөө зохицуулдаг асуудал нь бас хүмүүс нэг сайн мэддэггүй. Шууд нөгөө эрх зүй хууль гэж яхаар одоо жишээ нь далаа тэнгис хиний үуч авах юм бэ? Агаар мандал хиний юм бэ гэж тийм. Тин чи тийм биз дээ. Тэгэхгүй ингээл Монголын дээр л ингээ хязгаарлаж байгаа тэнгэр манах гэж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ хязгааргүй байгаа энэ одоо дэлхийн нийтийн өмч улс орнуудад хэрхэн хамаард юм бэ гэдэг юм уу? Маш сонирхолтой тийм сэдв шүү дээ. За манай Батлэг. За юуны өмнө энэ хүү подкастыг үзэж байгаа нийт үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг бол Үлзий явахта Батбилэг гэдэг. Миний хувьд бол бас товчхон. Ер нь бол би чинь чөлөөт уран бүтээлч. Тэгээд бас Дорнод аймгийнх бас нэг сонирхолтой хэлэх юм бол бас яг хотынх биш. Тэгээд Дорнод аймгийнх. Тэгээд рекламны дуу оруулагч гэсэн одоо яг нэршилтээр нь ажиллаа хийгээд одоо хүртэл явж байна. Тэгээд сүүл рүүгээ бол одоо яг нөгөө контент бүтээгээд нөгөө Canon дээр өөрийнхөө дуу хоолоогоор нэг бусдад нэг жоохон нийгэмдээ дуу хоолой өргийгээд тэрийг нэг бас дэлгэрүүлээд нэг кино дуу оруулагчийн бас нэг ажил давхар хийгээ явж байгаа. Ер нь гэхдээ өмнө нь тийм янз бүрийн хөтлөгчөөр ажиллаж байсан уу? Тий, хэсэг бол яг би бас өөрөө FM радиогоор бас явж байсан. Нэг 5 жилийн хугацаанд Монголын бас хамгийн их сонсогчтой 3 FM-д бас найруулагч уран бүтээлчээр ажиллаж байсан. Тэр хугацаанд бол яг бас жижиг бол хөтөлтүүдийг хийгээл явж лээс л да. Тэгтээ бас яг өнөөдөр ийм мондог хүмүүсийн донд бас өөргөдөө ирсэн хөтлөгч гэж хэлчихээс ирсэн тий. Батлэг Батлэг чинь FM-д ажиллаж байсан. Тэгэд одоо чи нэг кинонд нэг юу яагаад гэдэг хоолой байдаг шүү дээ тий. Зүгээр тэргээр нэг альт ингэ ярьдаа тэгвэл хүмүүс гэдэг бас. Яг тий бас мэдгүй хүмүүс байж байгаа гэдэг нь тий. Миний хувьд болохоор яг
яг мэрэгжлийн кино дуу оруулагч бол биш. Энийг бас тодтоод хэлчихье гэж бодлоо. Сонирхлоороо сонирхлоороо нэгэнт реклам хийж нөгөө дуу хоолойгоо бодоод арилжаа сурчлагын дээр хүргэж байгаа юм чи энийг яаж дэлгэрүүлж болох вэ гэдгийг бас би бодсон байхгүй. Тэгээд бас нөгөө кинонд оруулагч нарын бас юу ганц нэг найзуудаасаа судалгаа хийгээд ер нь бол нэг бас хүн бас өөрөө дуурайгаад хичээвэл болд юм байна гэдэг. Тэгээд нэг ганц нэг найзуудаасаа сурсаар гадаа одоо ингээд за чи юу хийж байна та гэлтэй нэг те чи юм хэр зөв хөөхөд байна. Тэгээд нэг кинонд оролтын тийм техник нэг жоохон сураал тэрийгээ нөгөө кинотой холбоол. Гэхдээ зүгээр нөгөө кинон дээр яригддаг зүйл биш. Жоохон нийгэмтэй холбоотой тэгээ одоо нэг хошин тийм зүйлүүдийг хийгээ явж байгаа. Яг бас мэдгүй хүмүүс бол Батүлэг үлзэг пэйж маань байгаа. Тийшээ ороод сонирхоод хараад тий. Угаасаа бидний ярилцлагын доор Instagram, Facebook хаягууд гарч байгаа. Үүнийхэн доор. За хэдэн бол чамд баярлалаа. Өнөөдрийн дугаарт маань бас л камер дэлгэцтэй ойрхон байдаг тий. Бас контент тийм салбарт бүгдээрээ л яг контент бүтээдэг улсууд дөрвөлөө сууж ийн гэж би бол одоо хувьдаа ойлгож. Манай Амраа маань амар санаа гэдээ байж байна тий. За Ануужин бол бүгдээрээ мэдчихэж байгаа надаар хэлүүлтгүү. Батүлэг үлзий гэж ийм дуу хоолоогоор бас контент үйлдвэрлэж байгаа залуу байна. За тэгээд зочин хөтлөгч одоо миний бие байна. Тэгэхээр өнөөдөр бас ийм дандаа контент үйлдвэрлэдэг, юм үйлдвэрлэдэг тий бас эн чинь бид нар entertainment салбарт бас юм хийж байгаа л басууд байхгүй. Тэр утгаараа одоо би бас Ануужигч асуумаар санагдаж байна л да. Одоо Монгол дуулахтны 100 эрхэм гэдэг тэр төсөл тий тэр юмыг ингээд та нар анх яг юунаас бодож олсон юм те яагаад тийм хийх ёс энийг зүгээр залуучуудад маа подкастыг залуучууд үздэг өмнө ярьсан л бахал да өмнө бас нэг яриаг юм бэлээ тийм би хэлээд шүү дээ би ер нь юм хумаа нэг яриаг юм бэлээ нэг яриаг өөрийгөө тийм өөрийгөө их муу танилцуулсан тэгээд бас нэг миний хувийн жоох юм шулуухан юм жоохон хинэггүйтэй характер байдаг. Тэгээд нөгөө хүмүүс ингээл янз янзын юм ярихтан заа тэгэл одоо олны ямыг барьж болох штэ. Тэгээд ярьжлээ. Үний юм штэ. За тэгж намд хуйлгүүдээ эднэр гээд ингээ явцсан. Энүүгээрээ бас нэг талтаа би бас алдаа хийсэн юм шиг байгаамаа. Юмыг бас хүн тухайн цаг үед нь хэрэгцээтэй үед нь няцаалтуудыг өгч за тэгээ бүр болохгүй болвол бүр ингэж нөгөө нотолж батлах ёстой бас ийм өнцгүүд ер нь байдсан байх шүү. Залуучуудаас одоогийн залуучууд ялангуяа нэг тийм илүү нээлттэй, чөлөөтэй нэг жижиг шажиг юмд хөөцөлтөд ач холбогдол өгөхөө болцсон. Тэр бол маш сайн чанарч гисэн. Ер нь бол бас бодолтой байх ёстой юм байна да гэдгийг бол би бас үзэж явж байгаа учраас тэрийг залуучуудад хэлмээр байна. Монгол дуулахтны 100 эрхмийг бол би Японд сургуулаа төгсчөөд ажиллаж амьдарсан. Ер нь бол яг ажлын гараагаа би Японд эхэлсэн учраас Япон маягаар гэдэг юм уу ажилд хандах байдлага, хариуцлага, цаг барих, хэлсэн бол за тий гэдэг одоо энэ зарчмуудыг бол нэлээ ингэж ягштал өөртөө одоо Японы нийгэм надад суулгаж өгсөн юм шиг байна. Японочууд бол маш их баримт дээр тулгуурласан ард юм баггүй юу? Аливаа зүйлийг ярихдаа баримттай ярина, тийм ээ. Аливаа зүйлийг маш их баримтжуулна. Хүнд танин мэдхүйн одоо мэдээлэл өгөхдөө заавал баримтан дээр, шинжлэх ухаан дээр тулгуурлана. Тэгэхээр энэ талаасаа бол японочууд ерөөсөө энэ баримтт гэдэг энэ жанрыг маш их баримталдаг. Манад болохоор яг намайг одоо Монгол тулхтын эхлэл 10 жил болчих та нар боддоо. Би одоо хөрхий ямар ч телевизийн хүн бишээж нэвтрүүлэгч эднэр сэтгүүлч бишээж энэ том ингээд ийм телевизийн салбар руу орно гэдэг бас нөгөө барын амд гараа ихэс буцахгүй залуу насл байсан байгаа байхгүй юу. Тэгээд намайг ингээ хүрээд ирэх үед бол бас юм яг баримтт гэдэг юм уу уран сайхны яг бидний гаргасан тэр жанр бол бас байгаагүй байхгүй. Байсан л да янз бүрээр. Гэтэ яг биднийх шиг байгаагүй. Тийм учраас энэ сайхан хүмүүсийг нэг амьдт нь үндэсний бахархал болгоод хийчихэл гэсэн энгийн л санаа байсан байхгүй. Би багтаа яруу найраг их дуртай үздэг. Болор цамыг бол бүр ингээд алгасгүй үздэг. Сүүлд Японд Америкт ойтон багтаа болор цам үз гэж би жишээ нь ирдгэл байсан л да. Тэгээд явуу хулангаан тэр одоо дорны их яруу найрагч те одоо бигзийн явуу хулан гэдэг тэр хүн ер нь өөрөө шүлгээ яаж уншдаг байсан юм бэ гэдэг бодол надад их төрдөг байсан. Тэг ингээ бүтэн тэр гоё шүлгүүдээ уншсны үзийг хэр чинь байхгүй ч те жижигэн уншсан энэ тэнд нэг тийм. Тэгэхээр ингэж бол болохгүй. Монгол улс юун төлөө технологи хөгжиж гэн мэрэгчлээ чадвартай хүмүүс нь байна. Түүх хичээл гэсэн маш энгийн санаалга. Тэгээд тэр нөгөө одоо японочдын бас нэг миний зүгээр ингээл яг би чинь үзэгч хүн бас ингээд юм үзэхтэй ингээд японочдын юмыг харахаар зүгээр одоо сумгаар жишээ авъя л та. Тэгэхээр за өнөөдөр энэ авраг маань анх удаага одоо бүр 20-30 удаа ингээд
зөндөөл давж исэн төрүүлж исэн юм авраг байгаа ш. Тэгэхээр тэрийг тэгж нарийн гаргацсан байгаа байхгүй. Өнөөдөр энэ авраг маань одоо 14 дахь хоногийнхоо барилдаан дээр анх удаа 3 секундэд давлаа. Тэ. Тэнгүүд бүр тэгж нарийн ингээд секундээр нь тэгээд 12 даваа 2 унаатай явж байгаа мөртлөө хамгийн сүүлийн өдрийн барилдаан дээр энэ авраг анх удаага тэр мэхээр давлаа гэл ингээд юм бүх юм ингээд бүр нарийн ингээд бүр секунд цагтаа эсвэл энэ бүх тэдэн нас тэдэн сар тэд хоногтоодоо тэд минут тэд цагт барилдаж байгаа тохиолдол нь ингээд давхцлаач гэдэг юм бол юмнуудыг амар нарийн баримтад толгуурладаг гэдэг чинь яг байхгүй. Судалгаа, баримт, нотлогоо ийм л улс ийм одоо 3 чухал зүйл дээр толгуурлаж хөгжиж байгаа улс ч ер нь хөгждөг. Япон бол ингээд юмыг гаргаахгүй хийдэг байхгүй. Гаргалгаагийн төгс хийдэг гэдэг юм уу та. Баараггүй л хийдэг. Тийм баараггүй хийдэг. Гайхалтай арт юм шиг. Би сүүлийн үед японочдын хийсэн баримтат киног аягүй хүчтэй болчиход байгаа. Надад аим би нэг бүр дээр нэг японочдын хийсэн баримтат кино үзэл шийдэрч баримтат кинод ямар мундаг юм бэ гэх. Тэгээ ер нь японочдын хийсэн аягүй олон баримтат кинод үзсэлтэй. Бүгд энэ үзээд идэв. Яаж игэл үзэл аягүй гоё. Тэд нар бүр амар хийн. Бүр тэр Америкт очиод бүр ингээд баг бусад улсуудын баг бүх архив руу очиод хайлс мессеж гаргаж ирээд. Манай нэг Тараншины хүүхдүүдийн тухайн кино Facebook дээр явуулсан шүү дээ. 20 жилийн өмнө тэд нар ирж нэг. Наадхи чи ерөнхий орчуулагч нь би байсан шүү. Тийм үү. Тэр юу асан бэ гэхээр та нар бид нар ижлэхэн ч юм ярьж иж магадгүй өөр ч юм ярьж иж магадгүй. Хэрвээ ижлэхэн бол наадах чинь NHK хийсэн байна уу? Тийм яг нэг 2 залуу нэг охин. Нэг охин бүр жоохноос ага сүултээ хүүхэд гаргаж байгаас том болоод явж байгаа. Тэрийг одоо 20 жил тэгж яах гэдэг ч юм байна. Тийм тэгж хийсэн байхгүй юу? Анх траншанд байгаа юм жоох охиныг олоод тэгэл тэр охиныг юусэн нэгсэндээ дагаад баримтат кино гээд сүултээ тэр нөхөөрхөн жоохон өндөртөө осны шилави гэл те юу ави гэл ингээд нэгдүгээр имлэгийн доор ингээд хог ухдаг байсан охин. Тэгэл сүултээ амьдралд гарч байгаа байхгүй юу? Амьдралд гараад амьдрал зохиогоол тэгээд тэр тухай би оюутан байж таарад тэгээд тэрний яг тэр төгсгөлийн ангийг хийх ерөнхий орчуулгын NHK хийжсэн байхгүй би NHK-тэй гэрээтэй орчуулагч хийдэг байсан оюутан байхдаа тэгээ би бол тэр орчуулгыг уйлж хийсэн шүү дээ. Уйлж хийсэн нэгдүгürt хоёрдугаар яага японочууд заавал энийг үзүүлэх гээд байгаа юм бэ? Японы телевизээр те үзүүлэхгүй ээж болохгүй мó гэдэг юм улсаа өмөөрөх бараг л нэрээ тэр NHK-гийн явцсан том төслийг би тэнд орох зогсооч гээд байгаа юм биш үү те. Араг хөөцөлтөд болиулчмаар ингээд санагдаад тэрэнд чинь манай улс эх орны хөгжил иргэдээ хэрхэн хайрлж хамгаалдаг вэ? Охтуудын хүчирхийлэл, охтуудын эрх гээд нөгөө хүний нутагт хүмүүс гадны хүмүүст үзүүлмээргүй маш олон үнцэг байсан байхгүй юу. Тийм учраас би нэг талаасаа бол нөгөө NHK-гийн орчуулга хийхэр чинь цалин өндөр. Тэгээ өндөр цалиндаа болоод хийцэн ч гэсэн нөгөө талтаа болохоор хэвээ маш их орон сэтгэл хөдлөж тэр дугаарыг бол ингээд явуулмааргүй арвж исэн л да. Хүүхэд насны дурсамж яг өөрийнхөө хүүхэд ахуй нас нь хаана өнгөрсөн. За тэгээд 10 жилийн сургууль, ихтэй сургуульд анх яг нэг 10 жилээ төгсөөд их сургуульд ямар сонголт хийх болсон юм те. Энэ хөргөн хүүхэд насныхаа дурсамж тэгээд анхны хайр бүр ингээд нэг гой цагаан гой дурсамж үүдэх чинь тийм зүйлээ яг ярьдээ. Тэрэн дээр аягүй гой юмнууд гарч ирнэ. Анхны ажил, анхны цалин те. Одоо анхны 8 гэл юм хүмүүсийн ярьдээ тийм аягүй гой гарч ирдэг баг. Тэрнээс одоо үргэлжлээд энэ үе рүүгээ орё да гэж. Асуухаас өмнө ярьчих гээд байгаа болохоор одоо нөгөө реклам гараад дараагийн үе эхэлдэг шүү дээ. Тийм байхгүй те. Байхгүй тийм. Хүмүүс нөгөө таслахгүй сонсоод байж байгаа. Тийм тий. За батлагаас эхлэх үү? За тэгээ миний түүх бол ер нь бол яг багнаас бол Дорнод аймагт өссөн. Би бол өөрөө Дорнотынх. Тэгээд аймгийн төв. Тэг аймгийн төвч. Одоо бол Чоулсан гэдэг те Хэрлэн сум гэдэг. Тэгээ манай нутаг бол бас их сайхан. Хамгийн Монгол улсын хамгийн зөв хязгаарт байдаг Дорнот маань бол те. Тэгээд нөгөө тал нутгийн хүүхэд гэдэг чинь жинхэнэ утгаараа би бол өөрөө. Тэгээд маш гоё сайхан байгальтай. Тэгээд миний багнаас бол ерөнхийдөө бол 6 дугаар ангиас хамгийн сонирхолтой юм яриа л да. Миний магадгүй нөгөө бас хийдэг ажлыг бас хүмүүс сонирхож магадгүй. Тийм учраас би миний ажил бол маш багасаа эхэлсэн. 6 дугаар ангиас гэсэн. Би 6 дугаар ангид анх фильмд орж ирсэн. Одоо яг 6 дугаар ангийн хүүхэд гэдэг чинь тухайн үед хэдэн настай байсан юм те. Тэр хавцал байсан. Тэгээ би тухайн үед нөгөө манай ээж тухайн Дорнотын радиогийн нэг захирлыг нь таньдаг байж таараад. Тэгээ би ер нь бүр багасаа миний энэ одоо хийдэг ажил бол ердөөсөө 5 6 настайгаас илэрж исэн юм байлээ. Олцсон. Тэгээд нөгөө ээж нөгөө
намайг ингээд өөрөө би тустай өрөөтэй нэг өөрөөр ингээ ороод толны өмнө юм шиг суучдаг гэсэн. Юу ч хамаагүй бариад ингээ урдаа ингээ толны өөдөөс хараад тэрийг би гайхдаг. Тухайд ээж яагаад миний зургийг дарчаагүй юм бэ гэдэг гэсэн байхгүй. Тухайд камер байгаагүй л юм баг л та. Тэгээд тийм мөрөөдөл маань явсараа 5 6 дугаар ангидаа яг бүр радио бүр үнэхээр бүр шимтээд тийм жоох хөөхтэй жиж нөгөө хичээлдээ явахдаа нөгөө явхаас өмнө ингээд шүнжин радио сонсцсон тэгээ унтчихад босдог. Тэгээд ээж бүр заа чамаа нэг FM-д нэг оруулж үзье. Тэгээд хэтрий жоох юм аа. Чиний хоолой ч 10 11 дүүхтэй хоолой юу гарах вэ? Тэгээд очиод би нэг FM-д радиод нь ажиллаад анх бол ердөө сайн байна уу гэж микнаа дуураад нам хүн харахгүй байгаа шүү дээ. Сайн байна уу гэж дуураад нүүр улааж исэн түүх байдий. Тэгээд тэндээс эхлээд би 6 дугаар ангиас 10 жилээ дууссан Доронтынхаа FM-д ажилласан. Тэгээд одоо бас манай Доронтын яг тухайн үеийн миний үеийн ингээд хүүхд залуучууд мэдэх юм бол FM багий гэдэг байхгүй. Тэ FM багий. Тэгээд хичээл ерөнхийдөө хоёрт орцлоо байхгүй. Тэгээд яг нэг радиод бүх зэрэг сэтгэлээ зориулсан. Тэгээд бүх зүрх сэтгэл радиод байдаг. Тэгээд би нэг зуны амралтаараа Доронтод байгаа хүүхд чинь хотод нэг 3 юм уу 4 хоног л ирдэг. Нэг зуны амралтаараа нэг уддаггүй. Тэгэхээр яг 3 уу 4 хоног ирэхдээ ээж өөрийнхөө машинд би унтъя ээжээ гэдэг хэвхэв. Тэр нь яаж юм гэхээр машинд хот FM сонсдог. Судлаад байгаа байхгүй. Хотод ямар FM дээр юу ярьж ин тэрийг судалчаад Доронтод очиод хэрэгжүүлдэг. Судлах хугацаа нь 3 хоног. Тэр хугацаанд ингээ машинтаа унтдаг. Миний хөө зүгээр үг. Өвөл мөл ирэх машин дотор хөнжлөө. Тэгээд хот FM сонсон шинжин тэгээ өглөө нэг удаа бүр баларчсан. Аав компьютер юуг суулгацсан. Компьютерыг суулгацсан. Тэгэл Доронтод очиод яг нэг хот FM-ийн хөтлөгчийн нөгөө аялга маялгаар яриа. Тэгээд би 10 жилээ төгсчөөл Япон явцсан. Би бас түрүү тий би 8 оноос яах гээд тий би 8 оноос 11 оны хугацаанд Японд байсан. Тэгээ би Нагояд байсан. Тэгээ Вакайма Кэнд байсан. Тэгээд би ч нөгөө зөвхөн хэлийг судлах гэж утсан. Тэгээ би бас нөгөө цуяк хийдэг гэсэн байна гэж ингээд Японы амьдрал яриад би бас нөгөө Япон хүмүүсийн амьдралаас тодорхой мэднэ. Тэгээ 11 онд яваад ирсэн. Би Японоос маш их зүйл сурсан. Би бол 17 настай байжгаад 21 нас хүртэл тэнд сурсан. Тэгээ тэнд бол маш их зүйлийг сурсан. Магадгүй би яваагүй байсан бол би бас ариу өөр чиглэлийн хүн байсан байх гэж бодож байна. Тэгээ нөгөө бас нэг хүмүүжил те Япон хүмүүжил гэдэг чинь бас өөрөө цаг баримтлагаас ахуулаад соёл бүх юмыг тэндээс суралцж ирсэн. Тэгээ 11 онд буцаж ирээл би ерөнхийдөө бол бас FM-ийн амьдрал руу орсон. Тэгээд одоо товчхон яриа те FM-ийн радиогийн амьдрал руу ороод 11 оноос 16 он хүртэл би FM-д ажилласан. Энэ хугацаанд хамгийн том урамшуул нь юу гэхээр Монголын радиогийн рекламны шилдэг дуулаа гэсэн авчихсан. Цомыг нь авчихсан. Тэгээд би 16 оноос яг одоо өнөөдөр хүртэл 20 он хүртэл одоо гэртээ яг хуваараа чөлөөт урамжил тэгээд фрилансер гэсэн чиглэлээр одоо ингээд рекламач уншин одоо контент ажилладаг. Анхны цалингаа авсан. Анхны цалингаа би чинь 7 дугаар ангид авчихсан. Яг нөгөө тухайн үедээ маш их авчихсан. Тэгэхээр магадгүй бас миний одоо контентыг үздэг дүүнэр үзчихвэл яг юу нөгөө бас нөгөө ануужигч маань хэлсэн шүү дээ. Хүнд өгөгдөл гэж байд юм а. Тэр өгөгдлөө эрт олж чадсан л бол тэр чинь чиний хувьд бол маш сайн одоо боломж тий. Тэрийг ингээд насан туршдаа хэрэгжүүл. Миний хувьд бол насан туршдаа байхгүй. Би ингээд мөрөөдлөөр ажилладаг учраас ерөөс ядардаггүй. Одоо ингээд маш их рекламны хоолой надад маш их ирдэг л дээ. Ингээд бүр арилжааны бүр дунд нь нөгөө зарим руугаа өөр хүн рүүгээ өөр рекламаас явуулна баларна шүү дээ. Тий чи одоо бол бүр ялангуяа маш их яг эд цаг. Тэгээ яг энэ хугацаанд болохоор би юу боддог вэхээр би өрдөөсөө дуртай юм яаж байгаа юм чи ятраад яах юм гэж боддог. Миний баг насны дээр товчхон дээр ингэж анхны хайрыг асуух гал өдөр ингэж анхны хайр гэж би бас яг доо байгаа. Тэгээ анхны хайртайгаа баг. Одоо учирсан учрал бол их сонирхолтой. Тэгээд найзтайгаа явж байгаад энийг сонь түүхээ. Тэгээ товчхон ярьчихсан. Тэгээ манай найзтай манай анхны хайр холбоотой байгаад тэгээд үерхэхгүй зүгээр ингээд дөнгөж танилцаа л явж байсан. Тэгж жаад би тэндээс нь дундаас нь авцсан. найзыг ордоор авах. Тий ордоор нь ороод гэх юм уу. Нэг тийм сонирхол. Би ярил бүр ингээд адармаатай болчихлоо л да. Тэгээ яхаа тэгжсэн тэгээд түүх байдаг. Тэгээ одоо яг анхны хайртайгаа одоо л байгаа. Тий. Одоо 8 жил болж байна. Тэр 8 жил болж байна. Тэгээ одоо ч гэсэндээ ажил амьдрал дээр би үүндээ туслаад амжаад. Миний яагаад гэх нөгөө анхны хайр дээрэс нь бас намайг энэ бас залуучууд маань миний үеийн дүүнэр үзчихэж магадгүй. Тэнгүүт намайг юу ч байхаас өнөөдөр хүртэл одоо хайрлаж байгаа. Тэр нь миний хувьд хамгийн үнцэнтэй байдаг. Баярлалаа гэж. Баярлалаа тий. Баярлалаа одоо үзэж байгаа бол. Одоо ам бол хэдэлээ. Ам бол одоо бас харахаа хөөгдөг байгаа. Тэгээд одоо залуу асуудал гэж явах уу. Одоо 8 жил болчихоо залуу. Тий. Ер нь бол одоо төлөвлөгөөнд бас ойрын хугацаанд байна. За анууч ихч. Манай харин Японд төгссөн хүүхдүүд ийм мундаг байдаг. Би яг тэгтээ түрүүн хэлсэнтэй яг мэрэгчлээ ямар нарийн ярьж байна. Яг бусд хүмүүсийн одоо яг ийм яг дагнаагүйгээр дагнсан байгаа байхгүй юу? Тийм байна.
Тэгээд тэнд нь бас энэ Япон хүмүүсийн Япон боловсрал бас нөлөөлсөн байна те. Би Япон улсад бол их талархаж явдیں۔ Тэгэд одооний нөгөө ярих гэж байгаа асуудал маань өөрөө буцаал бас Японтой холбогдох байхгүй. Миний хүүхэд нас ерөөсөө Японтой холбогдож эхэлснээс миний амьдрал их өөр болж эхэлсэн болов гэж боддог. 1989 он бол Монгол улс бас нөгөө ардчил хараахан гараагүй те. Одоо нэгсэндээ хуучны бид нар соцлагер гэж ярьдаг байсан. Социалист системтэй ийм одоо үед би анх удаа нөгөө социалист орныг төлөөлж хөрөнгөтөн орн руу хүүхдийн төлөөлөгч болж Аз намхан талаа бүс нутгийн хүүхдийн анх дугаар их наадамд явж байсан байхгүй. Тэрний шалгаруулалт бол Монгол даяар юм болж ирсэн. Одоо авиастай, муундаг, гонц сурдаг гэл хідэн шатны шалгуур болоод тэр баг дотор хэн байсан гэж та нар боддоо. За та бол байсан юм байна. Мэдээж би байсан. Надаас өөр хэн байсан? Та нар одоо нэг Монголын ер нь мундаг ийм айдл байгаа гэж бодож байгаа нэг залуу л зүгээр нэрлээ. Гэхдээ миний үеийн хүн бүхэн хараад одооний залуучууд гартал хүү гэдэг нэг залуу. За таавар би цаашаа яри таахгүй бол энийг одоо дуусгах юм. Одоо яв. Та нар айдл жинхэнэ айдл утгаараа нэг залуу байгаа штэ. Манай хөрөсөх хүү. Биш яг бидний үе шүү урлагт байгаа. Болдоо юу? Дуучин болдоо юу? Болд шалгарч явж исэн байхгүй юу. Тэгээд бид нар Японд хамт ингэж очоод тэгээ Япон айлд байрлаад тэгээ болд маань өөрөө хийлийн хүүхдээс хийл ингээд сакура гэдэг Японы ингээд гоё дуу дардаг. Тэгээд би болохоор онц сурдаг гэд шалгараад бас нэг хөөрхөн ингээ ардын бүжиг эднэр хийгээд тий очоод тэгээд Япон улсад чинь анх нөгөө бүр ингээ нийгэм хаалттай авах үед очсон байхгүй юу. Тэгээ тэр үед очоод одоо нөгөө нүд нээгдэн гэдэг юм уу. Тэр үед бид нар ямар ч хүлэгч хийж ирсэн гэж бодож байна. Анхаараарай алтан нарны хүүхдүүдээ Америкийн цагаан ордонд атомын цэнэгтэй пуужин онилж байна. Ойлгож байна уу? Бид нар ингээд буудгаа ээжин гэдэг шүлэгч ээжилж байхад капиталист хөрөнгөтэй орн чинь бол хүмүүсээ мүлждэг, даралдаг муухай нийгэм бид тэрнээс өөрийг байгуулж байгаамаа гэдэг тийм үзэл суртлын хүүхэд юунд очиж ийн гэж бодлоо. Японд одоо нэгснээ хойд солонгосоос би Японд очиж байгаа байхгүй юу. Тэгээ очиод хэвээр үнэхээр нөгөө би соёлын шоконд орсон. Яагаад ингэж худлаа ярьж байгаа юм бэ гэж те. Тэгээд тэнд очисон чинь Coca-Cola-ны үйлдвэрт аваад очихгүй юу. Тэгээд дэлхийн олон орны чинь нөгөө инх тайвны элч төлөөлөгч нар ингээд Coca-Cola-ны үйлдвэрт очисон чинь тэр үед Монголд Coca-Cola гэж байдгүй байлаа. Хаяа нэг сав өмөө торн ороод ирэхээр хүмүүс тэрийг соосоо соолаа гэж уншдаг байлаа тий. Тэгээд колоны үйлдвэр дээр очисон чинь нэг ч хүн байхгүй. Ийм том үйлдвэр ингээл хойноос нь савлагдаад одооний л манад байдаг үйлдвэр л байхгүй да. Тэгвэл тэр үед штэ манайх ундааны үйлдвэрт одоо хэдэн 100 ажилтаа ажиллаж исэн бол 1000 ч юм уу. Тэгэхэд тэнд нэг ч хөнгөө үйлдвэр ажиллаж байгаа байхгүй. Тэгээд тэр бүх юмыг үзээ нүд тайлагдчих ирээ дахиад цаг гээ хүүхдийн нэвтрүүлгээр орохгүй юу. Япон явсан хүүхдүүд гээл тэгээд үзэн харснаа яар гээл тэгсэн чинь ярихгүй ингээд ийм үйлдвэр нь хөнгөө эдэм байлаа гэсэн чи худалж аано гэдэг нэр аваад хүмүүс мөнийг төсөөлөхгүй энэ одоо тийм мянгаараа ажиллаж бид нар ингээд ажилчны анги гэдэг үед чинь ажилчингөө үйлдвэр эдэм байлаа гэж ярихаар ч ерөөс итгэхгүй байгаа байхгүй юу. Тэгээд нэгсэндээ тэр үеэс л миний хэлмэгдэл хэлсэн байт юм да. Сүүлд 10 жилийн сургуулаа төгсөөд би 10 жилийн 12 дугаар дунд сургууль гэж 5 шард байдаг сургуульд орсон. Аав ээж хоёр маань өөрөө нөгөө хоёулаа геологийн хүмүүс байсан. Тэгээ геологийн төв лабораторитой ойрхон сургуульд орсон. Тэгээ геологийн салбар бол өөрөө нөгөө тухайн үед Монголын хамгийн их сэхэтнүүд байдаг гэсэн юм салбар л та. Тэгээд би Германч нүгээд 13 дугаар дунд сургуулийг төгссөн. Тэгээд Монгол Улсын их сургуульд ороод дараа нь Японд би сургуульд ингэж явж байлаа. Тэгээд энэ дээр би нэг зүйлийг хэлэхэд Монголын боловсрал бас голөгддгүй шүү. Залуучууд өнөөдөр ерөөсөө ингээл ийм олон улсын стандарт яриад энэ Cambridge, Америк стандарт, ийм Япон сургууль. Тэгтээ штэ Монгол сургууль бол гологддгүй. Ер нь сургуулийг голох бол маш том асуудал. Хүн сурч чадах асуудлаа эхлээд ярих хэрэгтэй тийм. Тэгэхээр би Монгол сургуулийг гологддгүй гэж ярих дуртай. Монголын багш нар мундаг гэдгийг хэлэх дуртай. Монгол багш нар ном заахын хажуугаар хүн бэлтгэдгээрээ л өөр байхгүй юу? Тэгэхээр бид нар дэлхийд яагаад Монгол боловсрал гэдгийг түгэж болохгүй гэж өнөөдөр угаасаа биднэрт боломж нь гараад ирлээ шүү дээ. Коронагийн өмнөх дэлхий, коронагийн дараах дэлхий. Дэлхий маш их ингээд даяарч ирсэн болоо баг англиар бүгдээрээ ярьчвал ер нь дэлхий болох юм байна гэж үзчихсэн бол үгүй. Одоо ондоогч чинь. Одоо баг ондоо соёлтой хүн нь гоё харагдаж эхэлж байна.
Өөрийнхөө соёлыг бүр ингээд ондоогшсон ч хамаагүй хүмүүс тэнэг гэсэн ч хамаагүй бариа явж байгаа нь үнц нь болж байна. Тэгэхээр энэ үед бид нар Монгол боловсрал гэдгийг бас дэлхийд түгээж болох юм биш үү? Сая хүү ингээд бас нүмерлөг шүү дээ. Тэгсэн. Одоо оюун ухааны академийнх ингээл оюун ухааны залуучууд нүмерж штэ. Тэгэхээр ер нь яагаад болохгүй гэж why not гэдэг штэ. Тийм байна. Тэг биднэрт боломж байгаа штэ гэж би хардаг. Анхны хайр гэж яриад байгаа тий. Анхны төгсгөлийн хайр мэр гэж юу юм бэ юм. Би яг тэрэн дээр жоохон өөр боддог штэ. Одоо яад ингээд анхны хайр гэ нэг хөөрхөн хүүхдийг хайрлж ийла тий. Тэнгүү тэр нь ингээд балраад ингээд дуусч тийм аашин тий. Хайр гэдэг ойлголт бол ерөөсөө мөнхийн ойлголт. Миний хувьд шүү. Би та бүхэн маань миний хайрын тухай асууж байгаа учраас тэр тэгэл яг тэрүүгээрээ л үлддэг байхгүй юу? Тэр нь яг ингээ эргээд бодоход яг тэр үеийнхээ хайртайгаа, үнэртайгаа, өнгөтэйгоо зүгээр тэгж ярих эрхийн нэг нэгэндээ хаачж байгаа байхгүй хялуу долоо хийгээл те. Миний анхны хайр гэ нүдэнд нь гэрэл асдангууд шууд тэндээс хялуу долоо хийгээл хэрүүлийн шин чанартаа үүсэл хөгжил явдаг учраас ингээ айгаад гүй хайрг байсан өөр тэгээ нэг охин тэгэл тийм. Яг зөгч байд. Тийм болохоор чөлөөтэй байх хэрэгтэй байхгүй. Тэр ярих эндээ үнэн байх эрхийн нээж өгөлтөө. тий цусланд очиод амраал тийм биз дээ чинь гоё хүүхэд насны дурсамж байхгүй анхны диско. За тэгэл хүүхэд мөнхөд гээл тодтгоол зүгээр л хүний л дурсамж байхгүй тэр чинь тий. Хохирсон хүмүүс юм. Тэгэл тэнд ингээл нөгөө гээл тэнгүү тэндээс үг шитгэд бэлэнтэй нэг гээл тэгсэн үү гэдэг ингээд суудл муудл нөр болоод би тийм юм дээр айгу нээлттэй open minded гэдэгтээ би маш их нээлттэй хүн. Ер нь хань бүл гэдгийн хамгийн том мөн чанар бол зөвөр нёгийгээ байдгаар нь байлга дуртай юм яриул те. Манай хүн бол өстө маш нээлттэй шүү. Ингээд ингэж байгаа байхгүй сайхан энэ одоо болж гинүүгүй ярьж байгаа юм. Facebook онгойлгосон гинэ. 5 хөрхөө охин уулзсан байна гинэ. Яана. 5 хөрхөө охин уулзсан тавуулантай би хүүхэд насндаа холбоотой байсан бах ингэж байгаа байхгүй 5 охинтой. Тэрийн наргаш дээр хоорондоо нэгэл тийм үү гэж чи одоо ямар амар ингэнгүүт нөгөөтг нь хүний залуу нас штэ ч гэдэг юм. Манай гэр бол штэ маш их нээлттэй. Нээлттэй байна гэдэг чинь нэртэй замбраагүй балаа гэсэн үг шахгүй. Зүгээр нэгнийхээ оюун санааны эрхчлөөг үг сайхан эмгтэй арсан бол сайхан юмаа гэд бит хоёр хоорондоо ярил л да. Би ярихгүй хаачаад хаар нүдч өөр хүн рүүгүйчтэй ярьдаг. Тийм баг. Наа чи яг тийм байж. Тийм болохоор бит хоёр ингээд ийм найз нөхчиг байдаг манай гэр бүл тэр тал дээр айгу орчин үеийн юм байдаг шүү. Одоо манай подкастын бас нэг уламжлалт асуулт байдیں۔ Энэ бол яг одооны залуучуудад аюугаа хүрдэг асуулт байхгүй. Энэ юу гэхээр яг өнөөдөр 2020 онд хэрвээ та 20 настай байсан бол юу хийх байсан бэ? Яг өнөөдрийн одоо энэ нийгэмд шүү дээ, тий? Яг 20 настай Батүлэг өгөөсөн шүү дээ. Батүлэг үлзий чи шууд хэлчихлээ. Тэгээ хүмүүс тэгээд идэх. Батүлэг үлзий гэдэг нэр шиг Батүлзий гэдэг хойлоод ингэ. Батүлэг 20 настай анаж юмсэн бол хоёр юу хийх гэсэн бэ? Миний хувьд яг өдөрт 20 настай байсан бол те. Толгойдол юм байх та. Би одоо өөрийгөө их голдсон шүү дээ. Маш их голдог. Сураагийн маш их байна. 20 одоо өнөөдөр би 29 настай. 29 настай. Хэрвээ ингээд 9 жилийн өмнө ингээд 20 байх тэр үеийн маань өнөөдөр байсан бол би маш их гоё боломжууд нэгдсэн шүү дээ. 9 жилийн өмнө ч гэсэн амьдрал өөр байсан шүү дээ. Сурчхад, мэдхэд, судлахад ер нь дутмаг юм маш их байсан. Өнөөдөр 20 настай хүүхэд бол юу сурах хэвээр дэлхийн зах зээлтэй Америкт нэг хүүхэд яг одоо мэдж байгаа зүйлийг цуг сурж шүү дээ онлайнаар тийм. Тэгэхээр би толгойдол юм хийсэн баг. Одоо ер нь 20 нас болж ингээд жинхэнэ боловсролын нас байгаа гэж бодож би жинхэнэ л өстө сурж их. Сурах нь тийм л одоо хичээл ном боловсрол хийх байсан баг. Та би ч гэсэн яг тэгж боддог. Би өнөөдөр 20 наснда эргээд очивол ядаж нэг 6-7 хэлээр ярьдаг тий. Ядаж нэг 6-7 хэлээр ярьдаг. Дэлхийг ингээд нэг хавтгаа дээр харах мэдлэгээ бүр гүн болгоцсон. Ямар ч талаас яаж ч ярьсан тий юмд автдаггүй өөрийгөө бүр ингэж гүн бат болгох тэр байр суурилуул нэрэ шунан тэмүүлэх байсан. Яг тэгж нөгөө амьдрал зохиох гэж ч юм уу тий одоо нэг юм руу ингэж өөрийгөө барьж өгөхөөсөө илүү энэ сайхан дэлхийн орон зай дээр бол нэрээ үнэхээр мэдхийн төлөө бол асар их шунан тэмүүлэх байсан. Би 20-тоо мэдлийн төлөө шунан тэмүүлээгүй юм шиг надад санагдчихэв. Одоо жишээ нь би Японд мастер хамгаалж байхад штэ ийм байсан байхгүй юу? Олон улсын эрх зүйгээр магистрийн зэрэг хамгаалж байхад дэлхийн одоо том хэлүүдийн ядаж 2 дээр нь бичих хэвээр. Тэгэхэд би ямар тэнэг алхам хийжсэн гэж бодон та нар намайг. Би
багштайраа ороод Францаар заавал бичих хэрэгтэй байсан байхгүй. Нэг нь Франц, нэг нь англи байсан. Тэнгүүд би Франц хэлээ ингээд аваад сурангууд үндсэн хичээл Япон дээр нэмээ англи дээр ахаад Францлахоор ачаал ихтэй тахгүй юу. Тэнгүүд нь багш нар дээрээ ороод би тэртээ дэгөө гадаад ойтан. Би одоо хоёр хэл дээр хийж байна. Тэгэхээр ахаа Франц нэмэхэр би ингээд ядраад ин гэж ярьж хагаад Францаа болиулчихсан байхгүй. Франц дээр хасуулчихсан байхгүй. Одоо бодохоор би үнэхээр харамсаж байгаа байхгүй. Гэхдээ тэрэнд яагаад дайчлаад тэгээ дипломо биччихээгүй юм те. Тэгэхээр ингээд залуу наснд хөнгөвчлөхөд алдаад байдгийг шүү. Тэгэхээр хөнгөвчлж болохгүй тэр бүх ачааллыг авч сурал гэж хэлгээд байна. Тэгээ ачаалах байсан байхгүй. Одоо 20-тоо эргээд очивол би нэр үнэн ачаалж байгаа. Өглөө хэрвээ би бол тухайн 6 тусдаг байсан. Одоо би 20-тоо бол би 5 тусна. 5 тусч ачаална те. Бие ачаална, оюунаа ачаална, сэтгэлээ ачаална те. Тэгээд үнэхээр 20 жилийн өмнөх руугаа эргэж очдөг бол сайхан л байх байлаа. Гэхдээ би одоо юу оройтхов? Миний оюун санаа ажиллаж байна. Яг 20 нас шигээ чадахгүй ч гэсэн одоо бол би маш их ачааллыг авч байгаа шүү дээ. Эргээд өөртөө одоо яаж юм те одоо ачаалмаар байна. Дээрэс нэг юм байгаад байна. Би 4 хүүхэдтэй. Том маань одоо яг нөгөө шилжих насандаа ирж байна. Бидний үе ингэж хэлээд бид нар хүмүүждэг байсан юм байна. Та нар бүгдээрээ тийм штэ. Одоо юу гэдэг тэгээч ингэж энэ овцыг өмсгөхээр ингэ заа гэж өө гэж ингэ явцдаг те. Одооны хүүхдүүдтэй энэ Индиго кристалл нөгөө зэт үе мууийнхэн чинь тэхгүй байна. Манай охин чинь ингэж уйлж байгаа байхгүй юу? Ээжээ та нар мах хэрчж явах та бити богч ажиллаад инээгээд л та. Яг та нар ингэж мах хэрчж явах та юм хайхрамжгүй байд юм бэ гэд уйлаад яасан бэ гэдгсэн чинь наа чи амтны аим штэ. Цус нь гоожод дээ штэ нүдэн дээр чинь тий. Яг ийм үйлдэл хийж байхдаа та нарын инээж байгаа чинь л та нар хуурамч үеийнхэн байхгүй юу? Гэвч ингэ шоконд ороод тийм юм ярьж байгаа байхгүй юу? Тийм юм яриад тэгээ би тэр хүүхдүүдээс юуг ойлгож одоо явж байгаа вэ гэхээр за ирээдүйг бүтээе гэвэл ирээдүйн Монголыг бүтээе гэвэл та нарыг ойлгох хэрэгтэй юм байлаа. Түүнч бид нар өөрсдийнхөө хүснээр бид нар өөрсдийнхөө өснөөр баримжаалаад та нарыг хойноосоо дагуулна гэвэл уучлаарай замбраагүй ойлгомжгүй дэлхий болох юм байлаа. А яг та нарын хүрэх цэгийг тооцох хэрэгтэй юм байлаа. Тэхийн тулд ачаал авч яг та юу хүсэж байгаа? Та дэлхийг яаж хараад байгаа? Та хайрыг юу хараад байгаа? Та гэр бүлийг яаж хараад байгаа гэдэг энэ үнцгийг ойлгож иж ирээдүйн хуулийг батлуулахгүй бол 20 дугаар зууны сүүл үеийн сэтгэлгээгээр гэр бүлийн хуулинд одоо би жишээ нь их хурлын гишүүн болж сонгогдоод гэр бүлийн хуулийг би 20 21 дугаар зууныхаар баримжаалаад ингээ явал уучлаарай та нар амьдрч чадахгүй. Тэгэхээр тийм нүглийг бид нар хийж чадахгүй учраас бас та нар азтай заяа. Та нарын үеийн эмээнэр чинь бид мэд болох гээд шүү дээ. Тэгэхээр бид нар ч бас жоохон күүлдүү эмээнэр байх гээд шүү дээ. Юм ойлгоёгээс явах гээд наад чи өстой айгүй гоё сонирхолтой. Би яг сая танаас асууя гэж бодож исэн юм даа ярьж та. Та одоо хэрвээ сонгогдоод ингээд яах юм бол яг юу хийх юм те. Одоо яг ингээд залуучуудаас асуухаар залуучуудыг дэмждэг байгаас боловсролыг дэмждэг ойлгодог байгаас гэдэг ер нь ихэнх судалгаанаас үзэхэд тэгж гардаг. Тэгээ та яг миний асууж байгааг өөрөө ярьчлаа л та. Би залуу үе руугаа Монголын ирээдүйрөө чиглэсэн тодорхой хуулиудыг санаачилж баталж чадна. Би ч өөрөө эрх зүйч хүн шүү дээ. Тэгэхээр их хуралд очичоод хууль бичгээ ангаагаа сууж авахгүй шүү дээ. Шууд бичээд эхлэнэ гэсэн үг. Хүн ингийн тулд мэрэгчлээ байдаг. Хоёрдугаар зүйл нь юу вэ гэхээр өнөөдөр шүү дээ. Дэлхийн хөгжилтэй орнууд хоол хүнсний боловсролын тухай асуудлыг хуульчилсан байдаг. Тийм үү? Одоо цэцэрлэгээс нь ирээдүйн иргэн байхын тулд эрүүл мэндэ гартаа авсан иргэн байхын тулд эхлээ хоолыг ойлгох. Тэ хоолыг ойлгодог болохын тулд хоол хүнсний боловсролтой байх хэрэгтэй. Боловсролыг системтэйгээр яаж өгөх вэ гэдэг хууль ерөөсөө хүн ам эрүүл орших дундаж нас өсөхийн үндсэн суурь ойлголт бол эрүүл мэнд буюу хоол хүнсний ойлголт байдаг. Тэгэхээр энэ хууль манад байдгүй. Энэ хууль маань нэг хоол хүнсний эрүүл ахуйн хууль маань нэг гарын 5 хуруунд багтах хуулинд л хязгаарлагддаг. Тэгэхээр үүнийг наривчлах хэрэгтэй. 2 би дүнгэж сая хэлээд байна те. Та бүхний хурд ойлголт, хандлага тис өөр. Тэгэхээр та нар ирээдүйд асуудалгүй амьдрах ёстой тийм мөн чанартай хуулиудыг бид нягтлах ёстой юу одоо. Тиймийн тулд та нар 50 амьдрах ёстой байхгүй. За ануучин бол дүүрч одоо ингээ хуулийн цоорхоо морхоогоор ингэж мэнгээ бид нар чи яваад суурчж угаасаа. Та нар ийм цоорхоотой, та нар ийм хачин 20 дугаар зууны өмнөх үе, 21 дугаар зууны ихэнх шилжилтийн үеийн сэтгхүүгээр бичсэн тэр зүйл дээр та нарыг бид нар амьдраач гэж шахаж болохгүй. Тэгэхээр биш үү? Ерөөсө хуулийн цоорхоо дээр ажиллаж гэх юм байхгүй. Хуулийн амин чанар буюу хуулийн агуулга мөн чанар дээр бид нар анхааралтай эргэж ажиллах хэрэгтэй. Тэр үед та нар асуудалгүй амьдрах хэрэгтэй байхгүй юу? Гэр бүл саллаа. Салцсныг буруутгаад байгаа байхгүй юу?
Салаад байгаа тэр цаад мөн чанар нь та нарт юу н тэр гэр бүл гэдэг юм чи яг ямар хэмжээнд өнөөдөр ойлгогдоод байгаа. Тэрийг эхлээ судлах хэрэгтэй. Яавал та нарт хэлбэр байгаад байна. Тэрийг мэдэх хэрэгтэй. Үүн дээр цогцогдсон шинэ үеийн шинэ иргэдтэй 21-р зууны коронагийн дараах те ондоошсон Монголд зориулагдсан хууль хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр та нарыг бид сонсох хэрэгтэй байгаа. Өмнө нь бол бид нар та нарыг суулгаж байгаа загнангууд эмхэндээ орчдөг. Бид нар ч өөрхий тийм. Та нарыг уучлаарай тэхгүй те. Манай охин одоо юу гэж юм тэгэхээр ээжээ таны хувь тавилан бол таних би таныг маш сайн ойлгохыг хичээж ин та ойлгоорой те. Бид нар ингээ өсөжсэн гэхээр ямар харамсалтай юм бэ гэж. Бидний үе болохоор өсөжсэн байна гэ ингээ уйлаад өөрөө өсөх ёстой юм шиг бодож авч чаддаг айгүй агуу те. Одооны хүмүүс ямар харамсалтай юм бэ ээжээ те. Үнэхээр харамсалтай байна. Гэтэ бид нарт ийм ирээдүйг бэлгэлсэнд чинь баярлаа. Тий. Ингээ яриан дуусчаад байгаа байхгүй. Тэгэхээр заримж магнал ингэх гингүүт та маш сайхан түүх ярьж өглөө. Бас сонирхолтой байна те. Аха. Тэгээ дуусчих штэ те. Тэгэл ингээл бидний ээж чинь гэрээ цэвэрлэл мэвэрлэл гэдгийг хэвээр маш бид нар та нарыг тижээх гэж яхад эдэргээ юм гүн үзгийг сонио өөр юм яриа авчдаг. Одооны хүмүүс бол окей. Та яг хэлэх гэж байгаа санаа чи юу вэ гэж. Тэгэж игээд юм баларч исэн хүн чинь байхгүй болчихж байгаа те. Хинийгээ дуурайсан яагаад сургалтанд ингэж ханддаг гэхээр энд яг хэнийг дуурайсан гэхээсээ илүүтэй та яг энэ дээр яг ээжээ юу хийж та орох уу гэ драйв хийж байгаа байхгүй юу. Ийм хүмүүстэй чи одоо бүр яригтэй. Та нар ийм байгаад байгаа байхгүй юу. Үнэхээр амаа алгадуулж гин. Үнэхээр бид бодох ёстой. Бид бодох ёстой. Бид дуугаа олох ёстой болчиход байна өнөөдөр. Би бас танд бол яг баярлж байна. Яг ийм сэтгэлгээгээр одоо улс төрлөө орох гэж байгаа хүн яг ийм сэтгэлгээтэй ингээд залуучуудаа ойлгоод та нарыг гэж байгаа нь бас гоё юм. Ягаад тэгэхээр одоо өмнөх туршлагаасаа үзэхэд ер нь яг тэгж ярьж исэн хүн бас цөөхөн байдیں۔ Тоотой хэд бас огт байхгүй гэж хэлж болохгүй. Гэхдээ та ингэж ярьж байгаа нь бол бас айгүй бахархуу штэ. Бас баярлуу штэ л та. Яг төлөөлөх гэж байгаа хүн. Бид нар өөрийнхөө үеийг илүү сайхан болгох гэж. За миний хувьд шүү. Би илүү сайхан зам дээгүүр гүөх гэж энэ улс төрт явж байгаа юм биш. Би өнөөдөр эмэгтэй хүн. Улс төрийн зам гэдэг бол маш хатуу, маш хэцүү. Сая жишээ нь би нэгдүгээр хороолт ингээд тойргийнхантайгаа уулзж яхад жижиглэнгээр 8 хийж байгаа эмэгтэй хүн байна л да. Ингээд тамхи ширхглээд, богч ширхглээд тэр эмэгтэй ингээд над руу уйлж байгаа байхгүй. Би ийм хэцүү байна те. Амьдрал хэцүү байж штэ ануужаа ингээд ингээд уйлж байгаа. Тэгэхэд би миний дотор бас ямар бодол өрсөн гэхээр улс төрт эмэгтэй хүмүүс бас ийм л гэдэг байхгүй. Тэр эмэгтэй өнөөдөр ахын хувьд тэр буланд сууж байна те. Улс төрийн ертөнцид бас эмэгтэй хүн нэг тиймэрхүү л төсөөлөлд байдیں шүү. Тиймэрхүү зураг дотор байдیں۔ Тийм болохоор тэрийг чинь хагалах гэж бид нэр ингээ элдв бусаараа хэлүүлээ явж штэ. Тэгэхээр би илүү сайхан зам дээр гүөх гэдэг юм биш. Миний охин 20 жилийн дараа улс их орныхоо төлөө зүтгэх зам нь ийм гачин ингээл нэг эмэгтэй хүнийг гарах болохоор нөхөр сүүдэр ингээл сүүдэр дагаал явдаг. Эсвэл нэгийг хятад орс гээл дууддаг ийм биш. Зүгээр л үзэл бодлын бодлогын зөв мэтгэлцэн байдаг. Арай боловсронгуй засан зам дээр гүгээсэй гэж нэгсэндээ би та нарын үр хүүхдийн төлөө л энд ярьж суугаа байхгүй. Баса миний юу туулсан сонирн биш өнөөдөр. Миний цаашаа яаж явах ч нэг тийм сонирн биш. Надад миний үр хүүхэд Монголын ирээдүй маш сонирн байна. Тийм учраас л өнөөдөр энд ингээд сууж байгаа байхгүй. Гой үг гэдэг чинь өрмөн үлдэх хорвоо шүү дээ гэж тийм. Яг үнэ наачаас яг базар. Би ч нэг нь муу юм игээд яах вэ? Бүх аюул олон санаа байдаг шүү дээ. Та юу сошиал дээр хэр ихтэй байдаг юм бэ? Би жоохон муу харин тэндээ би жоохон алдсан байхгүй. Бас сошиал дээр жоохон та нар одоо сонгуульд орохт чинь өөрийнхөө үндсэн фэйсбүүкээр тэгээд яг орохынхоо өмнөх өдөр пэйж нээсэн чи хүн дагдгүй нөгөөдгий. За ингээд энгийн нэгэн подкаст юм байна. Одоо хамгийн их зэгтэй мөч рүүгээ орох гэж байна. Энэ бол хүмүүсийг бол их сандраадаг. Та хоёр жоо сандрах хэрэгтэй. За тэрийг камка үргэлжлүүлээ ярих бол миний чадвар дутаад байна энэ. Шууд өрөлт бүрэлдээ. Яг өөдөөс харж шилтэлцэж хагаад удлаа тийм юм байхгүй. Энэ бол юу яа өөр тохиолдсон хамгийн сайхан инээдэмтэй, наргантай дурсамжтай гоё энэ подкастын төгсгөлд аюугаа инээлтэд дуустдаг. Зүгээр ингийн тэрнээс ч өөр тохиолдсон хөгжилтэй явдаа нэг телевизийн нэвтрүүлэлд орохоор та нэг хөрх онгоо яриач гэдэг шиг тийм биш шүү. Зүгээр гоё ярилцаад хэдүүлээ гоё буу халалт. Би нөгөө Viva City гэдэг байдаг шүү дээ. Тэнд чи яг нөгөө юу ачих? Наадхаа яг нөгөө Батүлэг үлцгийн парт хоолоогоор яриач. Тий, гуйлт шүү энэ тий. Киноныхаар яг рекламныхаар. За чи альгоор нь ч явсан яг өөрөө мэдээл. Рекламных ч эвгүй байт юм. Одоо жишээл ингээ подкаст өдөр бүр гэхээр ингээ нэг шал өөр хоолой рекламных хоолой авчдаг байхгүй. Тэгээ киноных
Энгийн нэгэн подкастер би нэг онгоо ярья гэдэг нэг шал наатахаар киногоор тэгээ би бас хийтэд байлаа. За би бас хийтэд байжсэн нэг өдөр би үсчин орохгүй юу. Тэгээ би энийг олон удаа ярьжсэн постлсон л доо. Бидний тохиолдсон дээр ч яваад бүр 10 хэдэн калак авсан. Тэгээ нэг удаа үсчин ороод үсээ сулаа сууж исэн чинь үсчин миний үсийг засаа сууж исэн гинт уг нь чичих гайгүй юм байна шүү дээ. Тэгэхгүй тэгэхээр би бүр гарахад тэгээ намайг нөгөө залуухан лохин лээсэн л та. Тэгээд уг нь ч юу дажгүй шүү дээ гэсэн чинь ганц байсан тохоо үед гэсэн чинь үгүй өсний чинь угийг яриад байна гэсэн. Тэгэж би нэг факталсан төөх. Тэгээ энийг би бас нэг 2 жилийн өмнө бас нэг бидний тохиолдсон дээр бичээд тэр маань бүр шогс гайгүй юм байна шүү дээ. Тэгээ уг нь чичээ гайгүй юм байна шүү дээ гэсэн ба. Тэгээ уг нь ч гайгүй юм байна шүү дээ гэсэн. Уг нь гайгүй юм байна шүү дээ. Уг нь ч гайгүй юм байна шүү дээ. Уг нь гайгүй дээ. Уг нь гайгүй ч ууг. Тэгс нэг фактлсан тохиолдол байдیں۔ Тэгээд тэр ерөөс мартагддаггүй. Надад нэг юм уржигдэрхэн болсон юм. Тэр л ойрхон орж ирж байна. Би ингээл нөө сонгогчтой уулзаад явж байгаа байхгүй сайн байна уу гэсэн чинь нэг залуу миний гар хүрсэн. Ануу ч юм уу гэлцэн юм уу гэсэн. Чи чинь цагаан амар гоё хүүхэн штэ гэлдэг. Чи яагаад юм бор юм бэ гэжтэй сүлдээ. Чи яагаад юм халтар юм бэ? Би өг дуурч чадахгүй. Харин тийм ээ би ингээд наранд явж байгаа болохоор гэж нэг хариулснаа. Харин тийм ээ би юм штэ. Би ч одоо ингээд сонгуульд эхлээл те би байтгаа ер нь ингээд ста. Бүгд халтар болж байгаа. Бүгд л ингээд нар саранд явж штэ те. Тэгсэн тэр ах бүр тэгтээ ингээд бүр үнэнгээсээ гайхаад байгаа. Манай ануу чинь гоё штэ гэсэн бараг сүулдэ цэвэрхэн штэ гэсэн баг. Би бүр ингээд ядарсан явсан байхгүй. Тэгээд телевиз амьдрал гэдэг чинь тийм дараа. Би тэгчихгүй байсан. Би бишээ. Би нөгөө орлон тоглогч чинь ингээд гадуур наранд явдаг нь би цаач тэгвэл баг итгэхээр баха тий. Баг итгэх шүү манайхан тий. Нэрээ тийм байж магадгүй шүү дээ бас. Бас нэг юм богинохон энэ бас миний орчуулга хийхэд тааралдчихсан залуучуудад хэрэг болж магадгүй. Анх нөгөө ямар ч орчуулгын туршлагагүй үедээ орчуулга хийхгүй нэг яамны сайд эднэр ирээд орчуулга хийгээл тэгэл даа гэж орчуулчихсан чи гэмт тэр нэг хүн гэдэг нэг чуугчаа тэр чинь ингээ улсын юм ярьжсэн байхгүй. Тэгжсэн нэгэд чуугчаа үйжээ гэж хэлэхгүй юу. Тэгсэн чи би ингээ гайхажсэн нөгөө шал өөр юм ярьжсэн аа. Иш хараад чуугчаа үйжээ гэж ярьсан байхгүй. Тэгсэн нөгөө Япон гэлтгсэн би чуугчаа үйжээ гэлтгсэн байхгүй. Чи нөгөө манай монгол хүн ерөөс тоож байгаа шинжгүй ингээ шүдэ авахчихсан. Гинт онгоо яриад хэлсэн байхгүй. Тэгээ би нөгөө тхийн гинт ийш нь орчуулж өгөөд тэгээ би бол Япон хүний сэтгэлд юу болж байгааг ойлгож байгаа байхгүй. Гэтэ энэ хүн яагаад ингэсэн би илүү ойлгохгүй байгаа зүйл надаа яагаад энэ. Тэгээ ярьжсэн аа гинт шүд мүдэн гинт ажиллаа яриа явцсан байхгүй. Тэгээ би бас гинт ажиллаа яриа явсан чинь бүр тэр орчуулга дуусны дараа нөгөө Япон ингэж бас уучлаарай амиг нэг юм асуух гэдэг. Тэр чуугчааны орчуулгыг өөрөө жоохон буруу ийцэн үг гэхгүй. Тэгэхээр би зөв хийсэн гэдгсэн чинь тэр яг утга нь хаашаага холбогдох хэрэгтэй юм бол гээ надаас. Тэгэхээр би харнаас яг тэрийг ойлгоогүй. Яг тэгжсэн ингээд өөр юм орчуулдаг Япон ингээд тэр нөө цааш би тэрнээс хойш юуг ойлгож авсан бэ гэхээр манай монгол хүмүүсийн оюун санаа юм ярьж байхдаа ингээд шууд нисдэг байхгүй. Энийг ярьжсэн шууд ингэ хамаагүй болоо явчихдаг. Япон хүний оюун санаа тийм байдгүй. Жишээлбэл яриа өөрчлөгдөж байгаа бол бүр хилдэг үгтэй те. Ч одоо ханашига каваримаска гэдэг те одоо яриа манай яриа жоохон өөр болох гэж шүү. Тэг яриа өөр болох гэж шүү. Би нэг өөр юм ярих гэж шүү гэж байгаа дараагийн юм ярьдаг. Манайх шиг юм шууд хамаагүй юм ярьжсэн гинт өөр юм ярьдгүү. Тэгээ би тэрнээс хойш орчуулга хийхдээ яадаг гэхээр гинт манайх чи ингээ чуугчаа муугчаа гэл те. Нэг Орос Монгол хин гур бэж яриад эхлэх байхгүй шүү. Тэнгүүд би тэрийг жоохон та нарыг хөгжөөх гэж юм. Тэгээ альскол яриа жоохон өөрчлөгдөх гэж энэ бол ярианы үндсэн сэдвтэй хамаагүй шүү гэж жагаад орчуулга хийдэг болсон байхгүй. Энэ бас манай залуучууд хэрэг болж байгаа. Дээрээс нь Монгол тулгатанд ингэдэг байсан. Би нөө дөнгөж Японоос ирчээд Монгол тулгатныг хийсэн болохоор Япон үнтэй юм яриа штэ. Тэр заавал мэдээ өгөх ёстой. Хай гэдэг чинь хай суудэска оо тийм үү гэд нэг ойлгож байгаагүйгээ мэддэг хэрэгтэй байхгүй юу сонсож байгаа хай гэж хэлэх ёстой яг надад тэгсэн чи яри цааш би тэгсэн чи нөгөө Монголын ярилцлагынхаа салбарт шууд орж ирсэн чи манайхаа ингээ ойлгож байгаагүй мэддэхгүй хараад гингараа би та ингээд
тэгсэн юм уу те гэж. Тэгээд бас Монгол толготон чи ингээд тэгсэн байхгүй юм миний хөө. Тийм учраас тэгэхээр би нөгөө хариу өгсөн гэж бодоод оо гэсэн байхгүй юу. Тавгаах намайг загнаад чи одоо нас солиотой нэг тийм ингээд болж байна. Тэнгүүт би заа гэж болоод ингээд суусан чи нэг гүлийгээд юм ойлгох байгаа юм шиг санагдаад тэгээ би нэг тийм юм үзүүлэх ёстой юм шиг тэгээ сүултээ бүр ингэж өөрийгөө барьсаар хагаад тэгээд одоо миний сонгодог авч явсан үед минь юу гэхээр ярилцлага ингээд бас хүнтэй юм яриад байж хат нэг юм ярьж байгаа. Тэгсэн мөртөө сонсоод байгаа. Тэгсэн мөртөө нөгөө хүн баярлалгууд бас баярлаад байгаа. Нөгөөдөө бас гониглох нь бас гониглж байгаа дотроо. Царай ёор ингэдэг. Тэгж байгаа л өөрөө юу гэж бодож юу. Тийм бахоо гэсэн ч хүмүүс өгдөг шүү дээ. Одоо монголчууд хамгийн сайн мэддэг нэг Япон хэлийг үгэлэх үү би. Би тэгтээ сонсголоороо сонсон шүү. Мурууч хийж магадгүй зэ. Итэшигатуга Соня Саратай машта. Яг. Энэ монголчууд өдрөө сонсдог. Япон шүү. Прусэнд нь явж байгаа байхгүй те. Юу гэж байгаа? Японч нь болохоор нөгөө хурдны зам гэж байдаг байхгүй. Яг нэг карт шүү. Түргэн яралтай үед хурдны замаараа явдаг. Тэгэнгүүт зүгээр энгийн үед бол айгүй соёлтой байгааз бас хурдны замаар явах дуртай нэгэнд бол явж болно шүү. Үгүй болохгүй. Тэгээд нөгөө ETC гэдэг карт тавдаг. Тэгээд тэр нөгөө машин таны хурдны карт байхгүй шүү. Одоо Монгол чинь наашаа хажуулахдаа нөгөөд чинь карта авна шүү дээ. Төхөөрөмж нь машинтай гамд ирнэ шүү дээ. Тэгээд бид нар чинь машинд ороод суугаад тэнгүүд ETC-гатуга Соня Саратай машта. мэдчих. Манай тэгээд манай тэр чинь байх чинь. Манайх нэг оноо явж байгаа шүү. Яг оноо. Тэгээ би нөгөө бид нар ажил дээр сууж байгаад инээлжсэн байна. Монголчуудын өдөр болгон сонсдог Япон үг тийм. Тэгээ яг оноо. Тэгээ нөгөө таргат гэдгийг бас манайх айгуу сайн мэддэг ш нөгөө сонгоцсон байгаа тийм. Түргэн тэр NHK эднэр бас татаалаа тий. Тий. За тэгээд өнөөдрийн дугаар их тийм Япон дугаар боллоо шүү. Тэгээд ялчгүй өнөөдрийн хоёр зочин маань хоёулаа Японд боловсрол эзэмшижсэн, хоёулаа Японд бас ажиллаж амьдарч исэн юм улсууд байна. Ялчгүй Японы тухай бид нар сайхан ярилцлаа. Тэгээ өнөөдрийн манай энгийн нэгэн подкастын маань дугаар сайхан инээд наргантай энэ үрээд өндөрлөж байна. Тэгээд энэ дугаарын маань зочноор оролцсон хоёр эрхэм зочиндоо бүх үзэгчдийнхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Баярлалаа манай дугаарыг сайхан чимж өгсөн. Баярлалаа. За тэгээд та хоёрынхон зорьсон зориг Батөлөг үлцгийнхаа тий түрүүний ярьсан мөрөөдөл зориг тэрэндээ заавал хүрээрээ. За Монголчуудын сайхан үг гэдэг чинь сансан тавар сарваснаа аваараа гэдэг чинь мөрөөдлөө биелүүлээрээ. Хоёр зочныхоо цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөрөөс өндөр амжилт хүсье. Та хоёрын зорж санаж бодож аваад зүйл одоо хүрэхэд чинь тий саадгүй дардан байхыг та хоёртай хүсье өрөө. Заавал зорьсондоо хүрээрээ зөв зүйл зорж яваа. Улсууд гэж битээр бас дотроо бодож байна. Ингээд өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн подкаст хүртэл баяртай үзэгчтэй. За баяртай. Баяртай.